Манай эртний өмнөх 3 дугаар 100, манай эртний өмнөх 1 дугаар 100-ны үед Монгол оронд оршин тогтнож байсан нүүдэлчдийн анхны төрт улсыг хүннү үе гэж нэрлэдэг. Хэдий хэдэн зуун мянган жилийн өмнөх хүннү үе гэж ярихаар амьдралаас хол сонсогдож байгаа хэдий ч тэр үеийн түүхийн үргэлжлэл одоо байгаа Монгол гэсэн төрт улс гэдэг нь маргашгүй үнэн. Тиймээс тухайн үеийн олдур зүйл нь манай археологийн үнэт зүйл болох нь гарцаг юм а. Тэгвэл Сонгон архин дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 23, 24, 25 дугаар гудамжны хэсэгт хүннү үеийн булш олдор байгаа болох нь судалгаагаар тогтогдсон байна. Судалгааг өнгөрсөн 3 дугаар сард хийж малтлагын ажлыг энэ сарын 6-наас эхлүүлсэн байна. Бид нар анхны урдсан хайгуулыг хийсэн байгаа. Урдсан хайгуулаар бид нар яг энд айдын хашаанд за ийм байдалтай эсвэл гудамд зарим нь бүр айдын 0 жордон болгоод хүрт ашигласан, хогоо асгацсан, хизээ мөдгүй ингээ устдаад гаднах дараас таниг тэмдгүүд нүгэ болж байгаа юм 27 бол шууд эндээс олсон. Тэгээ хүнүүгийн бүхдэд оршуулга яг зогсдуур газар хүнүүгийн бол жирийн гэдэг юм бол англи тогтдог юм бол шнуудалтай. Тэгээ метрийн хувьд тарцсангүй налцсан судаанууд тарцсангүй хүн төчрөөж тийгдээд нэлээд гүн гүнзгий гардаг учраас одоо бол дурслахын гол урд нь хүрээг байна. Урдсан байдраад 2 буус малтан шинжилээд замаа чөлөөлөд ингээд ажил явуулж байна да. Яг мэрэгжлийн хүмүүс учраас анхны хайгуул судалгааны дундад ерөөс чулуун дараас танигдах тэмдэгтэй болсуудыг нь хайж гаргаж байгаа. Эхний удаадаа ямар нэгэн байдлаар гадаад зохион байгуулалт нь хадагдагдаа үлдсэн байгаа танигдах бололцоотой дурслууд. Өөр бас устдсан гадаад чулуунараас нэвдэрсэн тийм төрлийн болснууд бас байж магадгүй үж байгаа үднээс бид нар бас технологийн сургуулийн бас геофизикийн ангийг ажиллаж байна. Хүннү үеийн булш олдвор манай улсад олдсон газар байдаг ч нийслэл хотоос анхудаа илэрч байгаа нь энэ юм байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгмийн технологийн сургуулийн багш профессор Болдоотор анх энэ хэсэгт хүннү үеийн булш олдвор байх магадaltaй гэсэн сэжим төрүүлснээр судалгаа хийж тогтоосон гэж байлаа. За энэ хэсгийг тойроод 29 булш байгаа. Өнөөдрийн байдлаар хоёрыг нь л хөндөж малталгааны ажил хийж эхэлжээ. Энэ үед илэрч гарсан зүйлүүд нь хэвчлэн зан үйлийн олдворууд байгааг нь. За энэ зүүн садааны бид нар одоо бол 19-21 дугаар булшийг малтж байна. 19-21 дугаар булшнаас гарсан одоо цэвэрлэгээ хийгээд малтал судалгааны явцад гарсан зүйл байна л да. Одоо ч энэ бугуун ивэр энэ байж байна. Тэний юу багтаа болтой учраас гаргаж харуулхад юу авах. Бугуун ивэр буюу нэгөөсний эртний нүүдэлчд орчин зам түгээмэл тохиолддог юм. Бугуун ивэр дагуулах юм заншил бол эртвэж байсан. Хүннийг өрнөд байсан. Тэр зүйлүүдийг гаргацсан байж байна. За малын яснууд мөн бэ. За энэ жишээлбэл зүүн садагийн 19 дугаар булшнаас гарсан цэвэрлэгээний авцыг дэрсэн малын яс. 9 сарын 9-ний өдөр гаргасан байдалтай. За энэ мөн байж байна. Бас 3 дугаар үеийн цэвэрлэгээнээс идэрсэн бас малын яс. Нэг осны тухайд хойлон дагуулж ирсэн. За мөн хойлгийн замууд ашиглагдчихсэн баг болон бод малын яс нэлээд олон тохиолдолд гарчаад иж байна. Энэ байдлаараа. Тэгээ орчуулганда бид нар бүрэн хүрээг байгаа учраас эхний байдлаар энэ малын яснууд за тэгээ бугуун ивэргээд археологийн олдортой тооцох юм бол бид нар бугуун иврээс өөр зүйлийг одоохон үзүүлэх болцоо бол байхгүй байна. Судалгааны үндсэн дээр малтлах хийж олдврууд гарч ирсэн учраас соёл спорт аялал жуулчлалын яам, шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгмийн технологийн сургууль хамтран Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалыг авран хамгаалах малталгаа судалгаа хийж эхэлсэн нь энэ юм байна. За мөн хамтарч шинжлэх ухааны технологийн их сургуулийн геолог газрын тосны сургууль, геофизик, геометрийн багийн профессорын багийн тэргүүлэх профессор за өөрийн багтаага ажиллаж байгаа гинэ. За ер нь бол хүннү үеийн булш олдврыг язгууртан, энгийн ардын гэж хоёр ангилдаг. За язгууртны булш олдвор нь Ховд аймгийн Манхас сум, Төв аймгийн Борбулаг, за Хинтээ аймгийн Дуурлаг, Нарс зэрэг газруудаас олдож байсан удаатай байна. За харин ийм их хотын дунд хүний хөл ихтэй газар устдах аюултай байдлаар олдож байгаа нь анхны тохиолдол гин. Гэхдээ эдгээр тогтоосон 29 булш язгууртан бус энгийн ардих байх магадaltaй гинэ. Малтаж эхэлсэн 2 булшийг өнөөдрийн байдлаар 2.5 м гүн ухсан, 3 орчим метр ухаж байж за булш гарч ирж археологийн олдвороо олох юм байна.